Зя кино театрын гадаа ирчээд бичлэг хийж байна. Өнөөдөр 2 дахь өдрийн хямдалтай байдаг байхгүй. Тэгээд эдийн засаг ороо босгоо хахад хөнгөлөлттэй кино үзэж штэ энэ ч одоо. Тэгээд маркетер юу басны талаар ярилцлаа. Өглөө маркет айгу ногоон байхад итгэлтэй ботом болцсон байна гэдэргээд ярьсан бичлэг хийснийг манайхан санаж байгаа бох. Тэгээд тэрний дараа тарифтай холбоотой мэдээлэлс болоод унсан. Гэхдээ энэ мэдээллийг бол бид нар мэдчихсэн юу гэхээр хятад retaliation хийгээд буюу хариу үйлдэл үзүүлээд Америкийн бүтээгдэхүүн дээр нэмж гаалын дотор тавина гэсэнтэй холбоотойгоор Трамп юу сүрдүүлсэн бэ гэхээр 12 цагаас өмнө энэ шийдвэрээ буцаахгүй бол бид нэмж 50% татвар тавина гэсэн. Тэгээд тэрхүү татвар маань ерөнхийдөө хүчин төгөлдөр болоод өнөөдөр 100%, 4% гаалын татвар бүтээгдэхүүн дээр тавихаар болсон. Тэгээд энэтэй холбоотойгоор маркет ерөнхийдөө болсон байгаа. Тэгээд сонирхолтой юм юу байсан бэ гэхээр за маркет бол унсныг ойлгож байгаа. Хятад дээр угаасаа би бэрж байсан. Хятадтай холбоотой хугацаанууд бол унсан. Би Америк хугацааны хувьд бол S&P 500 бол 5000 гэдэг энэ чухал саппортоо барих болов гэж бодож байгаа. Тэгвэл option level талаас харах юм бол энэ бол хамгийн том саппорт харагдаад байгаа байхгүй юу. Энийг алдах юм бол ер нь бол нэлээд муухай юм болно. Сүүлийн 2 хоног нэг өрмөц юм нь юу байсан бэ гэхээр эдийн засгийн хямрал болох магадлал өсөөд байхад бондын хүү өсөөд бонд давхар унтсан. Тэгээд ерөнхийдөө бол би эдийн засгийн хямрал хэрвээ эхлээд хэрвээ хугацааны зах зээл миний бодож байгаа шиг эргээд сэргэж чадахгүй болно. Би бол TLT буюу урт хугацааны бондын ETF ерөнхийдөө өсөх болов гэж бодож ирсэн. Тэгсэн чинь өнгөрсөн 2 хоногт бол аюу хүчтэй унсан. Тэгээ энийг бол хястаас орж ирж байгаа зарлалтын болов гэж хүмүүс бас таамаглаж байгаа ийм таамгууд бас явж байна. Тэгээд өдөр 3 цагаас Трамп бас яриа хийсэн. Тэгээд өнөөдөр бол бахан нүүрс энэ яриад нүүрстэй холбоотой дөрвөн шиг ийм зарлиг тушаал дээр гарын үсэг зурж байгаа харагдаж байна. Тэгээд өөр сонирхолтой мэдээ нь юу байсан бэ гэхээр 5 хоногийн өмнө гарсан мэдээлэл байна. 4 сарын 3-нд Тайваны TSMC, Америкийн Intel 2 санамж жүжиг дээр гарын үсэг зурсан. Тэгээд хамтарсан нэгж байгууллага бий болгоод 20% TSMC эзэмшээд тэгээд ерөнхийдөө хагас дамжуулагч үйлдвэрлэдэг энэ fabrication process дээр ерөнхийдөө хамтарч ажиллая гэдэг ийм хилцээр яриад байгаа байхгүй. Тэгээд энэ яаж явахыг бас мэдэхгүй байна. Тэгээд энэ худалдааны дайнтай холбоотой асуудлаас болоод Intel ерөнхийдөө ялагч болж таарах магадлал байна уугүй юу гэж бас ажиглагдаад байгаа. Тэгээд Intel-ийн хамгийн гол одоо хүлээж байгаа мэдээлэл юу гэхээр 18A гэдэг нэртэй нode буюу шинэ төрлийн wafer гаргаж байгаа. Тэгээд энэ хүү semiconductor маань технологи маань юугаар ондоо байгаа гэхээр нэгт мэдээж жижигхэн тэгээд их хэмжээний транзистор угаасаа багтааж байгаагаар ондоо нөгөө талдаа болохоор GA гэдэг төрлийн одоо транзистор ашиглаж байгаа. Энэ нь болохоор тог баг ашигладаг, тог баг зарцуулдаг энэ гэж яригадаад байгаа байхгүй. Тэгээд энээс болоод Intel энэ жил амжилттай байх болов уу болов гэдэг бас их сонирхолтой байгаа даа. Тэгээд Broadcom, Qualcomm энэ төр бас худалдаж авъя гэдэг саналууд бас тавьж ирсэн учраас магадгүй технологийн шийдэл маань үнэхээр үнцэнтэй учраас тэгээд иж магадгүй. Тэг ямар ч байсан дараагийн дугаар уулзъя. Thank you guys.